өөрийнхөө сул талыг мэдэж аваарай. Орд бүхэн өөр өөрийн давтагдшгүй зан төрх ааш араншинтай байдаг. Бид өмнө нь ордуудын сайн талыг танд уулгаж байсан бол өнөөдөр сул талыг танилцуулахаар бэлдлээ. Та энэхүү мэдээллээс өөрийн сул талыг мэдэж цаашид үүнийгээ засч залруулахыг хичээгээрэй. 1-р ханьны орд өөртөө хэд итгэлтэй. Тэд эрт хүчээр дүүрэн өөртөө хэд итгэлтэй хүмүүс юм. Эрсдлээс огтхон ч айдаггүй. Маш зөрүүд төдийгүй бусдад буудж өгөхийг үзэн ядаж өөрийгөө зөвтгөхийг хичээдэг. Харин энэхүү зан чанар нь сул тал болж тэднийг хэд бардам их зантай болгож хувиргадаг байна. Тус зангаасаа болж найз нөхөдгүй ганцаардмал нэгэн болж хувирдаг. 2-р үхрийн орд зөрүүд зантай. Маш их хичээл зүтгэлтэй үүнийхээ ачаар мөрөөдөлтөд хүрч чадахуйц хүмүүс. Гэвч тэдний зөрүүд хэд өөрийнхөөрөө зан нь сул тал болж амжилтаас хойш татах нь бий. Тэд өөрийнхөөрөө нэг зөрүүдлвэл яг л өхөр мэт гүжүүд зан гаргадаг. Сэтгэлийн хөдлөл багтай бусдад альвааг хуваалцах маш дурггүй. Энэ нь тэднийг найз нөхөдгүй болгож улам бүр зөрүүд муухай ааштай болох нөхцөлийг бүрдүүлдэг байна. 3-р ихрийн орд хуурамч дүр эсгэх дуртай. Тэд тунж сэргэлэн бөгөөд ямар ч нөхцөл байдлаас өөрийгөө аваад гарч чадахуйс хүмүүс билээ. Харин зарим тохиолдолд тэдний сэргэлэн зан хэтэрч ухаалаг нийгмид харагдахын тулд дүр эсгэх нь бий. Юм бүхэнд оролцож мэтгэлцэх дуртай. Хамгийн гол нь тэд үргэлж бусдын амнаас гарсан үгсийг хулгайлж яг л өөрийн бодол сэтгэлгээнээс гарсан мэт итгэлтэй ярьдаг. Мөн өөрт ашиггүй олон хүний дугаараар уцаад үргэж хэнд ч хэрэггүй дэмий бодлуудаар толгоогоо гашлагдаг. 4-р мэлхийн орд хит өөрийнхөөрөө. Тэд маш дураараа зан авиртай бөгөөд хийхийг хүссэн бүхнээ хийж байж санаа намардаг хэцүүхэн хүмүүс юм. Бүхнийг өөрийн захиргаанд авах дуртай, дарангуйлагч зан чанартай бөгөөд бусдад аваар харьцах соёлтой байхыг мэддэггүй. Мөн сэтгэлийн хөдлөл ихтэй тул буруу зөвийг үл анзааран өөрийн бодлоор явж алдах нь бий. Гэсэн хэдий ч тэдний сэтгэлийн гүнд тунч зөөлөн хүмүүс байх бөгөөд энэхүү чанарыг нь харж мэдэрч чадсан хүнд сэтгэлээ нээж хизээж хувирахгүйгээр хайрладаг. 5-р арслангийн орд бусдаас үг сонсох дургүй. Тэд бол өөртөө итгэлтэй, зоригтой хүмүүс бөгөөд хинээс чимээлгүй хүссэн бүхнээ хийдэг. Мөн өөрсдийгөө хамгийн төгс хүчирхэг хүмүүс гэж боддог тул бусдын шүүмжлэлийг сонсох дургүй. Аливаа зүйлийг хийхдээ хүмүүсийн заавар зөвлөгөөг сонсдоггүй бөгөөд үргэлж өөрийнхөөрөө зүтгэдэг. Энэ зан чанараас болж дотны үнэнч найз нөхдөө алдах аюултай. 6-р охины орд бусдын тусламжийг авах дургүй. Охины ордны хүмүүс маш хариуцлагатай, биеэ даасан хүмүүс байдаг. Тэд бүхнийг өөрийнхөөрөө хийж зохицуулдаг тул ямар ч үед бусдаас тусламж авахыг хүсдэггүй. Энэ нь мэдээж буруу зүйл биш мэт боловч бусдаа нийцэж шаардлагатай үед бусдын тусламжийг авах нь цаашдын амьдралд эергээр нөлөөлдөг. Тэдний энэхүү зан нь хамт олон найз нөхдөд болоход ихээхэн бэрхшээлийг авчирдаг байна. 7-р жинлүүрийн орд үг даадаггүй. Тус ордны хүмүүс маш хөдөлмөрч, ухаалаг, тал бүрийн мэдлэг авьяастай хүмүүс байдаг. Тиймдээ ч салбарт бүрт байр сууриа хэдийн олсон чадварлаг албан хаагчид байх нь бий. Гэвч тэд дуу цөөтэй төлөв даруй хүмүүс. Тэдний хамгийн том сул тал бол бусдын шүүмж, хатуу үгсийг даахтаа муу зан юм. Тиймээс ч бодлогүй хэлсэн бусдын үгэнд гомдох, эдгээр үгсэд чухал ач холбогдлыг өгөх нь бий. Энэ сул талаа засахгүй бол цаашдын ажил амжилтанд сүргээр нөлөөлөхийг үгүйсэхгүй билээ. 8-р хилэнцгийн орд түргэн ууртай альвааг хүн дээр тусгаж авдаг. Тус ордны хүмүүс маш сэтгэл сайтай, халуун дулаан хүмүүс байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд сайн ээж, сайн хань болдог. Харин эрчүүдийн хувьд сэтгэл хөдлөл ихтэй бөгөөд хошин шогийн мэдрэмжтэй байх нь бий. Тэдний хамгийн сул тал бол түргэн ууртай бөгөөд үүнээсээ болж бодлогогүй алхам хийдэг. Мөн жижигхэн асуудлыг ч том зүйл мэтээр санаж
өөрийгөө дэмий зовоодог байна. 9-дүгээрт номын ард зожиг ганцаараа байхыг илүүд үздэг. Номын ардны нийтлэг шинжин зожиг талтай байдаг. Олон найзаас ганц 2 найзтай байхыг илүүд үздэг бөгөөд төсөөлөн бодох ур чадвар сайтай байна. Гарын дүүтэй бүтээл сэтгэхүйтэй бөгөөд аливаад үргэлж бүтээлчээр ханддаг нь сайшаалтай. Гэвч зожиг байдлаасаа болж их ганцаардаг бөгөөд энэ нь хайр сэтгэлийн хувьд ихээхэн бэрхшээлийг авчирдаг. 10-дугаарт матрын ард буулт хийх дургүй. Тэд бол маш хүчирхэг хүмүүс. Иймдээч ажил амьдралд нь үргэлж од гэж байдаг. Гэвч тэд нөгөөтэйгүр ихээхэн хэнэггүй хүмүүс юм. Тоомжиргүй байдлаасаа болж том гарцыг ч гаргаж мэднэ. Мөн өөрийн үзэл бодолтой үнэнч бөгөөд ямарваад буулт хийх үнэн голоосоо дургүй байна. Тухайн зүйл нь өөрийнх нь буруу байсан ч алдаагаа хүлээн гэдэг юу л бол. 11. Бомбын ард хит өөрийнхөөрөө зантай. Эрх чөлөө хараат бус байдлыг хит хүсэгч хүмүүс юм. Өөрийн тусгаар байдлыг хамгаалахын төлөө ямар ч төрлийн харилцааг сүйтгэх хэмжээний зоригтой байна. Инхэн хэдийгээр буруу алхам гэдгийг мэддэгч өөрийн зөв хэмээн зүтгэсээр байдаг. Тиймээс тэдэнтэй тонссож харилцаа үүсэх нь тун төвхтэй. Харин тэдний арга эвийг олж чадвал дуулууртай нэгэн болж өөрчлөгддөг. 12. Загасны ард гинэн зөөлхөн. Загасны ордны хүмүүсийн сул тал нь хит зөөлхөн, гинэн, зориггүй байдал юм. Тэд бусдад туслах гэж хичээж хүн бүхэнтэй сайхан харилцах боловч гинэн зангаасаа болж алтан хууртаж мэднэ. Мөн өөртөө итгэж чаддаггүй зориг муутай хүмүүс байдаг. Энэ зан чанараа засч хүчирхэг нэгэн болж чадвал тэдэнд хийж чадахгүй зүйл хүрч чадахгүй амжилт гэж үгүй болно.